Оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн иргэдийг үн төлбөргүй эртэлрүүлгийн үзлэгт хамруулж байгаа. Эрүүл мэнд үндэсний баялаг бариатай энэ үзлэг зөнхлөн тохиолдох халдвар тулан халдвар тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг онцлогоонд оролцож буй иргэдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн 3 хүн дутмын 2 нь илэгний өвчлөлтэй байна гэдгийг дотрын эмч онцлоо. Хаан уул дүүргийн хэмжээнд хэд нийт 27 мянган гаруй иргэн хамрагдаад байна. Холестеролын хэмжээ, тригглицеридийн хэмжээ бол нэлээд өндөр гарч байгаа. Тэрнээсээ улбалаад илэгний өвчлөлт бол бүр бараг хүн болгонд гэмээр нэлээд шарахтай, том шархнуудтай, илэг бүр бүтцийн өөрчлөлтөнд орсон. Зарим хүмүүс бол вирустайгаа мэдгүй явж байгаа. Иймэрхүү тохиолдлууд бол нэлээд гарч байгаа. Илэгний тийм импликтэй гарсан, компьютерт орсон, илэгний хавдрыг хянуулаад ингээ явж байна. Нарийн мэдлэгийн ч манайг хянуулаад, эмчилгээтэй хамрагдаад, хондоо ороод ингээд эмчнэрийн зөвлөгөөгөөр аваад ингээд явжээ гэсэн. Иргэдийн хамрагдлууд ерөнхийдөө 40-оос дээш настай хүмүүс идэвхтэй хамрагдаж байгаа. 0-аас 17 насны үзлэг шилгээг бол өрхийн эрүүл мэндийн төвөд харьяалагдах сургууль цэцлэг дээр бол эмчнэр томилж ажиллаж байгаа. За 18-аас 35 настай хүмүүс харьцангуй хамрагдал арай багатай. Манай хаавал эрүүл мэндийн төвд нэг онцлог нь болохоор их дэлгэрүүлэг үзлэг бол дэмжих төв дээр явагддаг. Амбулаторийн үзлэг онцлогод холдох дэмжих төв дээр бүх үзлэг онцлогоо хийгдээд энэ дотор ингээд тариад явж байгаа. Дурангийн хүлээгдэл бол ерөнхийдөө харьцангуй их байсан. Одоо л харьцангуй арай гайгүй явж байгаа. Түүнчлэн хавдрыг с ิจ гтэй болон эрт үед нь илрүүлж, эмнэлгийн мэрэгсэн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Нас насны онцлогт тохирсон шинжилгээний багцаар үзлэг хийж байгаа тул үр дүнтэй бэрхшээлгүй байна гэдгийг иргэд хэлж байлаа.